Сайн бацхан уу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ярьж байна. За бүгд намдах Хятад ард улс Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан цоврал нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За хэвлэл мэдээлэл гэдэг нь улс орон ард түмний найрамдалт харилцааны нэгэн том гүр. Хятад Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхан за хоёр ард түмний сэтгэлийн холбоонд зам гүр үлгэр жишээ болж харилцан ойлголцох, хамтран ажиллах, ирээдүйн хөгжилд эерэг эрч хүчийг нэмсээр ирсэн гэдгийг сэтгүүлч хүний зүгээс хэлэхэд таатай байна. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Хятад Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа олон шат, олон салбар бүх талын хамтын ажиллагааны хэв маягийг бүрдүүлсээр ирсэн. Он дараалан зохиогддог Хятад Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын үйл ажиллагаа нь сэтгүүлчдийн үзэг дурнаар дамжуулан хоёр орны улс төр эдийн засаг, соёл, нийгэм гэх мэт олон салбарын бодит байдлыг үнэн зөвөөр хоёр иргэдэд харилцан хүргэхийг зорддог билээ. Мэдээллийн солилцоо хамтын ажиллагааны хувьд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Өвөр Монголын өдрийн сонины хорооны солон мэдээллийн төвн мөн 2022 оноос хойш Монгол Улсын сайтын хөгжлийн холбоотой хамтран ажиллаж, уг холбооны хараандах 30 гаруй сайтаар солон мэдээллийн төвийн мэдээнүүдийг Монголын иргэдэд хүргэдэг төдийгүй Монгол Улсын өнөөдөр сонинтой хамтран ажиллаж, иргэдийн оюун санаа, соёлын үнэлэмжийг дээшлүүлэх, уншигчдад үнэн бодит тэнцвэртэй олон талт мэдээллийг хүргэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа юм. Одоо өвөр Монгол Хятад одоо үйл болж байгаа үйл явдлыг дор газар дээрээс нь ингээд үзэх боломжууд маш их нэгцсэн учраас одоо монголчууд бол энэ одоо мэдээлэл илүү хурдан хүрч илүү одоо юу гэх сайн ойлголттой болсон. Тэгээ солон сондыг саасан хэлбэрээр одоо манай уншигчд хүлээж авна гэдэг маань одоо хөрш орныхоо нийгмийн эдийн засаг, соёл боловсрол, урлаг, спорт, техник, технологийн хөгжил, ард иргэдийн аж амьдрал гээд бодиттой мэдээллийг баттай их сурвалжаас шууд хүлээж авдагаараа ач холбогдолтой ажил гэж бодож явдаг юм аа. Хятад Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын хүчин чармайлтаар бид найрамдлын илүү гайхалтай хуудсыг бичиж хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцол, хамтын хөгжилд улам их хувь нэмэр оруулах болно.